түмэнд шинжлэх ухаан хэрэгтэй. Шинжлэх ухааны хөгжүүлээг улс гүрэн зайлшгүй бусдын хараат болдог жамтай. Фредерик Жолио-Кюри. За телевиз үзэгчдийнхаа энэ өдрийн амрыг ирье. Өнөөдөр бид шинжлэх ухааны технологи инновацийн телесэтгүүл томьёо нэвтрүүлгийн ээлжид дугаарыг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна. Бидний энэ дугаараар шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэнгээс явуулж байгаа судалгааны ажлын үр дүнгууд болон Монгол оронд явуулсан палеонтологийн экспедицийн тухай ярилцахаар бид бэлтгээд байна. Тэгэхээр бидэнтэй энэ ярилцлагыг хийхээр шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтнэр Мишгэн дарга доктор хамт оролцож байгаа. Тэгэхээр хоёулаа нэг энэ палеонтологийн экспедицийн өөх түүхээс эхлэе тийм ээ. Энэ 20 дугаар зууны ихэнх үеэс тэр Эндрюсийн үеэс л эхлээд ер нь ямар Монгол оронд экспедиц палеонтологи экспедиц явагдсан байна тийм ээ. За. Ер нь бол Монгол орны эртний шим ертөнцийн ертөнц дотроос хүн төрөлхтөнчдэр монголчууд юу гэх сайн мэддэг, үлэг гөрүүлэх их сайн мэддэг тийм ээ. Тэгэхээр үлэг гөрүүлтэй хамт амьдарч байсан үлэг гөрүүлийн шинжлэх ухааныхаа ачлуудлаар нэн их дутуугүй тийм эртний Тэнгисийн Сээр нуруугүй амтан их газрын амтан урумгал их олон янзын амтан урумгал бол энд багтдаг л да. Зүгээр хамгийн сайн мэддэг нь манайхны үлэг гөрүүл юм да. Тэгээ энэний жишээлбэл би эртний Тэнгисийн мөр хөлтөн гих мэтлэн тийм ээ. Их газар нуур усных гэн бол нэлцгай биетэн дун хясаа бас загас шавж тэгээд бусад хүүхдэн матар яст мэлхий тэгээд олон анги бүлэг ургамлын анги бүлгүүд бол байсан. Энийг бол тоочих юм бол барахгүйгээр зүгээр төлөөлүүлээд зүгээр ерөнхийд нь ийм нэг ойлголт өгч яахгүй юу. Ганцхан үлэг гөрүүлийн тухай ярих бишээ. Гэхдээ манай Монгол оронд явагдсан бүх экспедицүүд бол ихэнх гол төлөв нь бол үлэг гөрүүлтлийн судалгааг голчлон хийж исэн гэдгийг би хэлэхийн тулд энийг ярьж байгаа. Яагаад гэвэл урд нь манай палеонтологийн судлаачдын тийм цувралж гэх юм олон удаа үе оролцдог. Тэрэн дээр үлэг гөрүүлтлийн тухай хүрэлцээтэй үндслэлтэй онлын үүднээс нь тайлбарлаж ярьдаг байхгүй юу. Тэгэхээр би бас үүний хажуугаар ийм олон амтан байдаг юм аа гэдээ яаж байгаа. Тэгэхээр Тэнгисийн Еролын хэсэг Сээр нуруугүй амтан тийм ээ. Дараагийн энэ зураг дээр нь бол их газар дээр байж байгаа Сээр нуруутай амтан хоёрыг зүгээр жишээ болгож л ингэж харуулж байгаа. Одоогоос нэг 90 жилийн тэгтээд бол Америкийн шинжилгээний анги Монгол оронд ирж анхны эртний амтны ургамлын судалгааг эхэлсэн түүхтэй. Энэ бол Төв Азийн 3 дугаар экспедиц гэж нэрлэж байсан. Энд бол Рой Чепман Эндрюсээс удирдуулсан янз бүрийн мэргэжлийн хүмүүс бол тэнд орж баг болж ирсэн байгаа. Геологч хүн байсан, биологч хүн байсан, палеонтологч хүн байсан гэх мэтлэнгээр тий. Тэгээд эднэр ирээд энэ Монгол орн бол манайд бол нэлээ хэдэн олдорт газруудыг л нэн илрүүлсэн. Энэ зурган дээр зүгээр маршрутын гаргаад би харуулж байгаа юм. Тийм энэ явсан газруудын зүгээр дурдлаггүйгээр. За хамгийн гол олсон олдорт газар гэх юм бол Баян цаг байна да. Тэр Эндрюсийн өөрийн суугаад үзэж байгаа тэр өндгөө байж байгаа тэр зурган дээр харагдаж байна. Яг уу дараагийн зураг бол зөвхөн тэдний хэрийн судалгааны байдлаас зүгээр сонирхолж би гаргасан. Тэгэхээр Монгол орноос бол үлэг гөрүүлийн өндөг за яг үлэг гөрүүлч нь махчинч байдаг, өвс дижээлч байдаг тийм ээ. Түүний хажуугаар бол бас загас гэх мэтлэнгийн амьтдыг бол олсон. Тэгээд юу гэж энэ бол Монгол орн ер нь эртний амьтан ургамлынхаа хувьд бол
одоо их баялаг ийм одоо газар нутаг мөн гэж бол ер нь л үзчихсэн манайхыг. Тэр 3 дугаар экспедиц гэдэг нь ч энэтэй бас утга нэг тийм болов гэж би ойлгодгийн. Яагаад гэвэл 2 удаа үүний өмнө яг 3 дугаар Төв Азийн 3 дугаар экспедиц гэж нэрлсэн бэ гэхээр өмнө нь 2 удаа хятад ажиллаж байгаад ер нь л одоо Монголд очиж тэр ихэнх одоо олдвор бол Монголд байж магадгүй гэдэг үүднээс зөвшөөрөл аваад тэр 22 он, 23 он, 25 онд орж ирсэн байгаа. Тэгээд экспедицийг юм болов тэр Төв Азийн 3 дугаар экспедиц гэж нэрлсэн баха гэж би боддгийн. Тэгээд тийм олон олдвруудыг олсон л доо. Одоо тэр зурган дээр ингээд хэд хэдэн олдсон олдвруудын бол би үзүүллээ. Энэ экспедицийн одоо онцлог нь гэж хэлэх юм бол юу вэ гэхээр ерөөсөн Монгол орн бол Төв Аздан Эрдэнэ амьтан ургамлын одоо баялаг олдвор тагийг нээж өгөөд дэлхийд таниулж өгөөд тэгээд энэ нь бол цаашдаа маш их тийм одоо алсын төлөвтэй болохыг нь тодорхойлж өгсөн. Тэгээ дараагийнх бол ингээд яг 20-ад оны үед Эндрюсийн Чепмен нар ингээд явлаа. Дайд 30-40-ад оны үед Оросууд ирсэн байгаа. Оросууд ирсэн. Ефремовын одоо тий. Ефремовын экспедиц ирсэн. Энд бол яг 46-48 оноо. Ефремовын экспедиц бол голдуу одоо өмнө говийн 3 дэс сумын нутаг нэмтийн хотгоор голдуу ажилласан. Зүгээр тэр бүх одоо явсан газрууд нь энэ зурган дээр бол харагдаж байна. Ефремовын экспедиц бол голдуу нэмтийн хотгорд өмнө говийн 3 дэс сумын нутагт нэмтийн хотгорд. Тэгээд бол тэндээс гол үрдүн гэхээр бол хамгийн том одоо махчин үлэг гөрвөл Тарбас авар гэдэг дээ. Та нар мэднэ манай энэ байгалийн түүхэн музейд байдаг нэг том тийм ээ. Тийм юу. Мөн хамгийн том нугсан гошууд үлэг гөрвөл эднэрийг бол олсон. Тэгэхээр хамгийн одоо экспедицийн онцлог нь юу вэ гэхээр одоо бүхэл бүтэн тийм олдвортой газруудыг нээж өгсөн. Дахин шинээр нээж өгсөн. Энэ нь бол одоо Ефремовын экспедицийн онцлог гэж үзэх ёстой зүй ёсоор тийм. Тэгээд ерөн шил ухааны академи байгуулагдсанаас хойш юм тийм байгуулгаж ихдээ одоо зэрэгсээд Орос Монголын хамтрсан экспедиц. Польш бас гарч ирсэн. Тийм. Үүнийд энд бол за тэгээд яг Монгол одоо хамтарсан палеонтологийн экспедиц гэмбэл яг Польшийн экспедиц эхэлсэн байна. Польшийн экспедиц бол манайд 63 65 тэгээд 70 71 онд орж ирж ажиллаж байсан. Энэ дээр тэр явсан одоо маршрут нь бол энэ зурган дээр харагдаж байна. Дэлхийн нэртэй эрдэмтэн Клен Европска гэдэг одоо хөгтөн судалдаг энэ эмэгтэй бол энэ экспедицийг бол ажлыг удирдах байсан. Польшууд бол яг олон төрлийн үлэг гөрвөл янз бүрийн одоо хавч хэлбэртэн өндөг олон төрлийн одоо хөгтөн бол шинээр нээж өгсөн. Тийм. Иннээс эхлээд манай одоо Монгол Польшийн одоо гадаадтай хамтарсан судалгаа бол одоо эдний судалгаанаас эхлэх ёстой. Хамтарсан судалгаа тийм. Тэгээд эднэр бол тэргээрээ бас их онцлогтой. Мөн үүний одоо энэ экспедицийн бас нэг онцлог нь бол юу гэхээр тэр ноцолдж байгаад мөхсөн 2 үлэг гөрвөл байгаа да. Дэлхийд анхдагч юм байдаг. Энэ бол хаагаагүй тавигдсан одоо үзэсгэлэнч тавигдчихлээдэг. Энэ тентхийн улс оронд явж байгаа үзэсгэлэнч тавигдчихлээдэг. Нью-Йоркт хүртэл тавигдчихлээсэн да хэдэн жилийн өмнө тий. Тэгэхээр энэ бол ерөөсөө үнэхэрийн одоо ховор нандан тий. Тэр юу н эхлээд бол тэрийг ер нь Монголоос олдсон гэхэд бас ч одоо мэрэгжлийн хүн ч одоо ингээд зууралдж байгаа, тэмцэлдэж байгаа. Ингээд мөхсөн гэхэд бол ер нь мэрэгжлийн хүнд ч гэсэн анх үзээгүй хүнд бол итгэхэд хэцүү байсан баг тий. Гэвч энэ бол махчин велоцираптор өвс идэс Портоцератус 2 насалж байгаад яг тэр чирээ зууралдаад байгаа хадгалагдаж үлдсэн байгаа. Энэ бол үнэхээр энэ одоо хосгүй
олдвор. Одоо ч гэсэн тэр юу ган бол алдааг байна л да. Шинжлэх ухааныхаа ажил хөдлөлийг. Одоо ч бас нэг палеонтологийн яг би жоохон сүйд нь яри энийг орхиод. Тэгээ энэ бол бас Поршийн экспедицийн одоо нэг том охон ололт амжилт онцлог гэж хэлж болох юм. Үүний дараагаар бол манайд 1969 оноос эхлээд Орос Монголын тэр үеийн Зөвлөлт Монголын хамтарсан палеонтологи экспедиц бол эхэлж ажилласан. Одоо хүртэл өнөө хүртэл ажиллаж байгаа. Гэхдээ тэр эхэлжээс 90-ад оноос хойш бол яг жоохон судлаачдын хувьд тэр гарч байгаа шинжилгээний ангиудын хувьд бас жоохон багассан. Гэхдээ тасраагүй одоо хүртэл ажиллаж байгаа. Гэхдээ Орос Монголын палеонтологийн экспедицийн одоо онцлог гэх юм бол ерөөсөө сүүлийн 600 гаруй сая жилийн одоо энэ түүхэн геологийн цаг тооллын одоо түүхэн хөгжлийн дагуу их олон одоо тэнгисийн төрний тэнгис далайн сэр нурууг амтан нуур усны олон жижиг амтан мөн яг үлэг гөрөөл хөгтөн шувуу матар яст мэлхий гих мэтлэнгийн их олон одоо бүлгийг хамарсан их өргөн цар хүрээтэй ийм судалгаа бол явагдсан. Тэгэхээр ерөөсөө энэ палеонтологийн судалгааны одоо явцад түүхэнд одоо оролцсон судлаачдын тоогоороо судалгаа явуулсан тэр цар хүрээгээр мөн техникийн одоо юу гэдэг юм те тоогоорч гэдэг юм уу тийм ээ хамгийн одоо том экспедиц болж таарсан Орсын экспедиц бол тэгээд энэ зургнууд дээр бол олон одоо тэр үед судлагдж байсан судалгааны одоо бүлгүүдийг бол би харуулахыг зорьсон юм. Ингээд бол тэр далай тэнгисийн амтнаас өксүүлээд их газрын одоо сэр нурууг амтны зарим одоо юунууд бол энэ зургнуудаар харагдаж байна. За ингээд 90 оноос 1990 оноос бол ерөөсөө манай одоо гадаад харилцаа бол их хөргөж эхэлсэн л дээ. Тэгээд энд бол 90 оноос Монгол Америкийн палеонтологийн хамтарсан экспедиц ирсэн. Дахиж юуны Америкийн Нью-Йорк хотын байгалийн түүхийн музейгээс ирсэн. Андрус өөрөө тэнд бол ажиллаж исэн хүн. Гэхдээ энэ 90 онд ирэхдээ одоо 3 дахь үеийн судлаачд нь манайд ирж ажиллаж байгаа. Тийм. 3 дахь үеийн судлаачд ирж ажиллаж байгаа. Энэ эднэр бол ирээд одоо техникийн хувьд ч одоо эндэрсийн үедээ яаж харьцуулах вэ? Техник, технологи, судлаачдын тоо одоо тэр чадвар тийм ээ тэр бүх юм нь бол их өөр болсон тийм. Энэ бол бас энэ зургнуудаар харагдаж байгаа. Энэ экспедицийг бол Америкийн талаас профессор Навачик доктор Норел хоёр удирдгийн зурган дээр одоо энэ харагдаж байна. Тэгээд нэрийг бичсэн тийм. Тэгээ эдний экспедиц орж ирээд ажиллахдаа бол нэг шинэ олдурт газар шинээр нээсэн. Ухаат толгой тэгээд одоо өмнө говийн 3 сүмийн нутагт байдаг. За тэрний хажуугаар дэлхийд анхдагч дахиад 2 сайхан олдурыг бол нээсэн байна. За. Нэг нь юу вэ гэхээр энэ өндгөн дотроо одоо үлэг гөрүүлийн өндгөн дотроо чулуужаад үлдсэн үр хөврөл. Нөгөөх нь болохоор өндгөн одоо өндгөнийхөө үүрэн дээр одоо ингэж далд сууж байгаа маягаар хадгалагдж үлдсэн үлэг гөрүүл. Тэгээд энэ бол шинжлэх ухааны хувьд ч тэр үзмэрийн хувьд ч тэр үнэхээр гайхамшигтай байдаг. Тий, яагаад гэвэл зүгээр энэ дээр би нэг юм ярьчихад Эндрусийн экспедиц манайд орж ирээд тэр 90 жилийн өмнө орж ирээд өндөг олж исэн. Монголоос өндөг олохын өмнө бол бус орон нутгаас бол өндөг олддог байсан. Жишээлбэл Францаас. Тэгэхэд энэ өндөг ямар одоо амтны өндөг вэ гэдгийг бол мэддэг. Ямар амтанд хамааруулахаас судлаач тараахан мэддэггүй байсан. Шуул гэж боддог байсан шүү. Хараач өгөө ах тийм том өндөг. Тэгээд манайд бол бас өндөгний их олон хэлбэрүүд бол олддог штэ. Үүрээрээ. Тэгээд тэр олдсоо одоо өндгөн дотроо чулуужаад үлдсэн
тэр үр хөврөл хөгжлийн асуудлыг тодорхойлоод өндөр ажил багталтай, үлэмжих ажил багталтай. Нэг талаас, нөгөө талаас яг тийм хэлбэрийн өндөг нь ямар одоо үлэг гүрэлд хамаарч байсан бэ гэдгийг тэргээр бас тодорхойлж болох. Тийм. За тэгээд тэр өндөгнийхөө үүрэн дээр одоо сууж ингэж дарсан маягаар хадгалагж үтсэн тэр одоо үлэг гүрэл бол одоо үлэг гүргэлийг чинь хуучин ер нь бол хүйтэн цустай амтнал гэж үздэг байсан шүү дээ. Тэгэхээр чин өндгөө дараад сууж ийна гэдэг чинь одоо бүлээн цустай байж болох тийм ээ. Гэсэн гихэмчлэгээр энэ нэг их гүнзгээр орохгүйгээр ийм сайхан одоо гайхамшигтай болдурдаг бол тэр Америкийн одоо 3 дахь поколение судлаачдууд олдсон. Тийм. За үүний дараагаар 92 оноос бол манайд Монгол Японы хамтарсан экспедиц эхэлж байна. Тий энэ экспедиц бол одоо 9 он хүртэл ажилласан. Тий. Тэгээд энэ экспедиц бол бас л одоо говийн хэсгээр явж голдуу одоо үлэг гөрүүл хөгтөн нэг судалж байсан л да. Тэгээд бас тэрний тэдгэрийн явсан маршрутын зургийг бол би одоо энэ юун дээр бас харуулсан байгаа. Тэгээд энэ экспедиц болохоор одоо хамгийн онцлог гэж хэлэх юм бол Монгол Японы экспедиц өмнө говийн Булган сумын нутаг Төргийн ширээгээс нэг 16 ширхэг жижигэн өвс эдс нөгөө Портоцератопс гэдэг жижигэн өвс эдс үлэг гөрүүл байдаг да. Тэрний 16 зулцгийг бол олсон. За. Энэ бол мөн дэлхийд анхдагч. Энэ шинжлэх ухаанд юугаар их ашиглалтай вэ гэхээр тэр үр зулцгийн одоо хөгжил, өсөл, хөгжил тийм ээ. Цаашлаад ерөөсөө энэ олдсон бүх олдуруудын нэг онцлог нь бол юу гэхээр ерөөсөө энэ амьтны зан араншин өөрийгөө авч явах байдал эднийг судлахад бол нэлээд тийм баттай бас материалууд бол бий болж байгаа. Гэхдээ сүүлийн үед бол бас манайд нэг олон улсын экспедиц, палеонтологийн хамтарсан экспедиц явагдаж байгаа. Тэр нь бол яг хөөхөр үлэг гөрвөлийн чиглэлээр. Тэр нь Канад, Япон, Монгол, Солонгос, Хятад гэдэг их олон улсууд оролцсон, дандаа мэргэжлийн голдуу улсууд оролцсон ийм экспедиц бол манайд 3-4 жил ажиллаж байгаа. Энэ экспедиц бол одоо онцлог гэх юм бол ерөөсөө энэ үлэг гөрвөлийн биологийн асуудлууд янз бүрийн тэгээд тэр зан үйлийн холбоотой бас нэлээд жижиг нэлээд олон олдурыг бол бас олж илрүүлсэн байгаа. Тэгэхээр энэ музейч гарсан байдаг тийм ээ. Энэ байгалийн түүхийн музей дээрч байдаг. Палеонтологийн музейгийн шинжлэх ухааны академи ер нь бас тусдаа музей байгаа шүү дээ тийм. Одоо байгалийн түүхийн музей гэдээ байдаг улсын тийм ээ нийслэлийн. Тэнд чинь бол хуучин нэг том нөө тарбазаврыг босгосон ганцхан том заал байсан шүү дээ. Тэгээ одоо бол манайх 5 заалыг бол тогтчуулаад шинэ материалаараа үргэлж баяжуулаад тийм ээ. Тэгээд олон түмэнд бол сурталчилж байгаа. Тийм болтлол одоо хөгжсөн байна гэж хэлэх юм одоо 5 нэг жижиг үзмэрийн зал байснаа 5 янз бүрийн одоо үзмэрийг багтаасан. Энэ талаар манай үзэгчч бас нэлээд сайн мэдэх байх зүгээр юм байна гэж үзэж байсан яасан. Нөгөө талаар бас нэг их чухал зүйл юу бол өөрөө бас энэ палеонтологийн салбарын Ахмад Эрдэнтний хувьд та бүхэн энэ хамтарсан экспедицийн энэ олон орнуудтай хамтарсан экспедицийн үр дүнд энэ манай энэ олон боловсон хүчнийг тийм ээ палеонтологийн салбарын эрдэмтдийг их олноор бэлтгэхэд их чухал түлхэц чухал одоо ашиглагдлалтай ийм арга хэмжээ байсан гэдэг. Яахан аргагүй тийм. Ягаад хичнээн одоо тоо баримтаа. Тий нэг одоо бол манайх чинь жишээлбэл эхлээд одоо Поршийн экспедиц эхэлж хагаад би өөрт чинь хэлжсэн да 2-ын зэрэг дээд боловсрол эзэмсэн тийм 2 л ажилтнтай байсан шүү дээ. Тий биологийн хүрээлэнгийн дэргэд нэг дасаг байгуулж байгаа. Нэг чинь 64 он юм да. Тэгээд 71 он гэхэд манайх бол яг нэг хэдэн
бид нар бол төгсөө дөнгөж ирж исэн. Одоо бар суулдгой бол дэд доктор хамгаалчаад ирж исэн. Ингээд манайх бол нэг юм сектор болж ажиллаж исэн тийм ээ. Тэгэхэд бол яг хуу дандаа залуучууд байлаа л да одоо тэр үеийн залуучууд. Тий. Тэгээд зөвлөлтийн ер нь бол одоо Оросын хамтарсан экспедицийн ач тус бол үнэхээр Монголын одоо палеонтологийн үндэсний боловсон хүчин бэлтгэхэд бол өөрийнхөө гүйцэтгэх үүргийг хэд дахиж биелүүлсэн гэж би хувьдаа боддог. Ягаад гэвэл бид бүгдээрээ Оросд хамгаалсан докторийн зэрэг тийм ээ. Бид нэрийг Орос багш нартай байлаа. Тэдний хүрээлэн дээр очиж бүх одоо лаборатори хүрээлэнгүүдийг номын сан бүгдийг ашиглаж ажилдаг байлаа. Бид нарыг маш их дэмждэг байлаа. Тэдний одоо машин тэрэг шатхууныг бидний өмнөөс төлөөд хээрийн судалгаанд бид нар оролцдог байлаа тийм ээ. Тэрнээс гадна энэ одоо танах палеонтологийн олон үзмөрүүдийг энэ гадаад орнуудаар их аялуулж урьдчилж явуулдаг. Энэ хамтарсан экспедицийн шин байгаа аяр мэдээж шин байгаа энэ талаар за тий. Тэгээд би тэр боловсон хүчин дээр нэг юм нэмий хэлчихье. Энэ бол бид 2007 онд Улаанбаатарын их сургуульд нэг 10 хэдэн хүүхэд палеонтологийн ангийг нээгээд багшлаад тий. Тэгээд одоо манайд бол нэг 9 сайхан залуу боловсон хүчинтэй болсон шүү. Энийг бас хэлэх нь зүйтэй дараагийнхаа боловсон хүчнийг бас үлдэж байгаа. За тэр үзэсгэлэнгийн талаар бол мэдээж манай Монгол орны үлэг гэрүүл тэдгээрийн орчин гэсэн сэдвт үзэсгэлэн одоо 90 онд л Унгурт гарч эхэлсэн. Тэрнээс хойш бол Европ, Аз тэгээд Африкч юу Египт тэгээд одоо 40 гаруй улс орноор явж байгаа. Одоо Испанд байгаа. Мөн л гарсаар. Тэр нь бол одоо зүгээр юу л дээ. Одоо нэг эдийн засгийн үүднээсээ биш тийм ээ. Энэ Монголын шинэ ухаан, Монгол палеонтологийн энэ гайхамшигт олдрууд олдсон энэний шинэ ухааны үр дагавар гэдэг утгаараа таанаас энэ мэдээж хэрэг. Энд чинь улс орноос урталчилж байгаа. Тийм ээ, хэвлийн баг хурал байж өөр бас үзэх гэж өчнөө хүн ирж байна. Тэгээд Монголын говьоос олдсон энэ сайхан үзмөрүүдийг чинь бүр үзэх гэж ирлээ гэд тэгэл хүүхдээ дагуулсан одоо ер нь гэр бүлээрээ ерөөсөө хэд дахиж ирж байна, хэд дахиж үзэж байна гэд. Тэгээд бол манайх ер нь гадаад бол их сайн сурталчилж байгаа л да улс орноо. Тэгээд Монголын палеонтологи гэдэг. Тэргүй Монголын палеонтологи бол одоо дэлхийн нийтийн шинжлэх ухаан болсон байна л да. Энэ зүгээр одоо эртний шим ертөнцийн танин мэдэх үеийн асуудлыг бол энэ зөвхөн Монголоор хязгаарлаж болохгүй. Энд олдож байгаа энэ гайхамшигтай олдурууд энэс гарч байгаа эрдэм шинжилгээний үр дүн болвол нийт хүн төрөлхтний одоо танин мэдхүү шинжлэх ухаан танин мэдхүүг өргөжүүлэхэд бол өөрийн хувь нэмрээ оруулсаар явж байгаа. Оруулсаарч байна. Тийм тэгэхээр манайд энэ палеонтологийн шинжлэх ухааны хөгжлийн энэ хийсэн загарсан олдур одоо тэгээд эндээс хийгдсэн хамтарсан болоод одоо Дамман эрдэмтдийн хийсэн одоо дүгнэлтүүд одоо энэ үр дүн эдний ажлын үр дүн энэ тэрийг ингээд харахад ер нь үзэж шинжлэх ухааны энэ юмнуудыг энэ салбарын зүйлүүдийг үзэж яхад ер нь манайхын дэлхийд энэ шинжлэх ухаанаар тэргүүлэх юм байр суурь юм уу? Байр суурь явдаг юм да. Гэсэн ойлголт одоо Оросууд байна. Тийм ээ, энэ хятадууд дээр ч бас хятадын нутгуудад ч бас нэлээд их том палеонтологийн олдрууд ялангуяа хойд хэсэгт олддог юм гэсэн тийм үү? Тэгээд манайх гурав. Ерөөсөө энэ дэлхийд дээр тэргүүлэх гурав. Зүгээр нэг одоо ихний энийг 6 орны тоочдөг юм байна лээ. Тэр судлаачтан. Гэхдээ яг үлэг гөрүүлийнхэн хувьд бол Монгол, Хятад, Америкийн нэгдсэн улс гурав ихэнд нь Америк оруулахгүй болохгүй байна. Гэхдээ энэ бол ихэнд нь явдаг. Гэхдээ мэдээж хэрэг заримдаа нэгд ороод заримдаа хоёрт ороод ингээ явна бах. Ягаад гэвэл ховор нандин тэр сайхан олдуур нь гараад ирэхдээ зэрэг гихэмшлэгээд гэхдээ дэлхийд өөр данстай манай одоо их олон зөвхөн одоо үлэг гөрүүл бишээ ер нь бол бүх салбарын судлагдсан бүлгүүд маань ер нь дэлхийд бол мэдэгдсэн. Манай Монголын палеонтологийн шинжлэх ухааныг бол ер нь сайн мэднэ. Дэлхийн жишг болсон нэг одоо үлэг гөрүүлийн коллекц гэж үздэг зүй ёсоор манайхыг бас. Манайхыг. Тий. За сонирхолтой байлаа яриа. Тэгэхээр
өөрт чинь энэ одоо палеонтологийн салбар танаа эрдэмтдээс одоо манай орны энэ тэргүүлэх эрдэмтдээ шинжлэх ухааны академи палеонтологийн энэ хүрээлэн тэгээ бусад одоо энэ газар салбаруудаар ажиллаж байгаа хүмүүсүүд энэ бүхэнд за энэ цаашдаа одоо Монгол орноос сурталчлах, Монгол орноос одоо ховор одоо ийм нэг ховор одоо юунуудыг амттыг илрүүлэх, палеонтологийн олдуруудыг илрүүлэх, эндээс одоо шинжлэх ухааны шин одоо сонин дүгнэлтүүд зөвлөдүүдийг гаргах хаа гэж одоо их найдаад та бүхэнд ажлын амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн. За ингээд манай энэ удаагийн нэвтрүүлэг өгөр өндөрлөж байна. Дараа уулзтлаа. Түр баяртай.